За сайн байцгаана та бүхэндээ энэ хүү бичлэгээр бүтээгдэхүүний зураг онлайн худалдааны борлуулалт хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг бэлтгэлээ. За окей, би маркетингийн чиглэлээр 14 жил ажиллаж, яг одоо болохоор зочил технологи компани үүсгэн байгуулалт гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Онлайн худалдаа хийж байгаа хэрэглэгчийн хувьд бол бүтээгдэхүүний зураг маш чухал ач холбогдолтой. Энэ бол маш энгийн аргаар борлуулалтаа өсгөх боломжтой юм а. Та бүхэндээ нэг хэдэн том мэдээллийг ярихад бол бүтээгдэхүүний зураг ямар байхаас шалтгаалж итгэлцэл 75% нэмэгддэм юм байна. Бүтээгдэхүүний худалдаа авалт 30%-аар бүтээгдэхүүний зурагтай шууд холбоотой байт юм байна. За бас сонирхолтой нэг мэдээлэл нь гэвэл бүтээгдэхүүний буцаалт 22%-аар илүү багассан юм байна. Тэгэхээр бүтээгдэхүүний зураг авалт сайн байвал илүү олон бүтээгдэхүүн борлуулах нь буцаалт багасах юм байна. Тэгэхээр бүтээгдэхүүний зураг авалтын ямар төрлүүд байдаг вэ? Хамгийн ихний чухал зүйл бол бүтээгдэхүүний стандарт зураг. За стандарт зураг буюу яг бүтээгдэхүүний ерөнхий зураг бол илүү чанартай, маш тодорхой, бүтэн гаргацтай байх хэрэгтэй байдаг. За хоёр дахь худалдаа авалтанд нөлөөлдөг зураг бол бүтээгдэхүүнийг тал талаас авсан зураг байдаг. Та бүхэн мэдж байгаа тийм онлайн худалдааны вебсайт дээр ороход зарим ганцхан зураг байвал нэг тийм сонирхолтой худалдаа авах сэтгэл төрдөггүй. Харин бүтээгдэхүүнийг олон талаас нь авсан, олон өнцгөөс нь авсан зургууд байвал илүү сонирхож үздэг. За гурав дахь хэсэг нь бол хэрэглэгчийн хэрэгжилж байгаа одоо лайфстайл зураг фотографи байж болох юм а. Тэгэхээр яг бүтээгдэхүүнийг хэрэгжилж ууж идж байгаагаар ч юм эсвэл өмсөж байгаагаар авахулсан мэргэжлийн зураг эсвэл илүү сошиал медиад хэрэгтэй хэрэглэгчийн өөрийнх нь авсан зургуудыг хавсаргал илүү борлуулалтанд нөлөөлдөг байх нэ. За дараагийн дөрөв дэх зургийн төрөл нь гэвэл нарийн хэмжээстэй бүтээгдэхүүний деталь зургууд байх юм байна. Жишээ нь одоо бүтээгдэхүүний хэр хэмжээтэй, хэр том, хэр өндрийг харуулсан, илүү нарийн детальны материалыг харуулсан зургууд байж болно гэсэн үг. За хамгийн сүүлийн үед бол 360 зураг, 3D зургуудыг вебсайт болон сошиал медиад оруулаад эхэлсэн байгаа. Тэгэхээр хэрэглэгчид онлайнаар бүтээгдэхүүн авахдаа илүү юм бодитойгоор харахыг хүсэж байгаа гэсэн үг. Эсвэргээрээ ямар бүтээгдэхүүний зураг муухай сэтгэл төрүүлдэг вэ? Борлуулалтанд муугаар нөлөөлдөг вэ? Зургийн чанар их муу, гаргацгүй, бүдэгхэн харагдаг зураг бол их муугаар нөлөөлдөг. Мөн дээрээс нь цөөхөн зураг, яг бүтээгдэхүүнийг бүрэн илтгэж чадахгүй маш их засар орсон. Бүтээгдэхүүний өнгө болон хэлбэр дүрсийг эвдсэн гэсэн үг, их олон график орсон ч юм уу. Арын фон бас гаргацгүй, их олон янзын өнгөтэй хүмүүсийг сарниулахаар. За мөн дээрээс нь бүтээгдэхүүнийг хуурамч харагдуулах хийсвэр зураглалуудыг оруулсан. За хэмжээ нь яг бодит хэмжээнээс зөрсөн бас бүтээгдэхүүнийг ингээд тайрахтаа ингээд зарим хэсгийг тайрцсан, зарим хэсгийг гаргацтай харагдаагүй, зарим нь дутуу орсон байвал. За энэ хүү бичлэгээ товч дүгнээд хэлэхэд бол та бүхэн маань маш энгийн аргаар бүтээгдэхүүний зургаар борлуулалтаа өсгөж болох нэ. Тэгэхээр энэ бичлэгээр та бүхэнд хэрэгтэй, бизнес чи хэрэгтэй ганц шалтгаан мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна. За та бүхэн онлайн худалдааны бизнес эрхлэж байгаа бол онлайн дэлгүүр нээгч байгаа бол зочил платформын бүртгүүлэх энэ холбоосон дээр дараараа. Тэр энэ холбоосоор бүртгүүлснээр та бас хөнгөлтийг авах боломжтой юм а. Тэгэхээр таны бизнес амжилт хүсээ дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. За дараагийн бичлэг маань онлайн худалдааны борлуулалтаа нэмэгдүүлэх өөр бусад аргуудын талаар нийтлэх юм а.